Монгол улс болон Оросын холбооны улсын иргэний нисхийн эрен хайх аврам туслах үйл ажиллагааны 5 дахь удаагийн Joint SAREX 2018 хамтарсан сургуулилд энэ жил Оросын холбооны улсын бүгд найрамд Бурайд улсын Улаануд хотын ойролцоох нутаг дэвсгэрт боллоо. Иргэний нисхийн олон улсын байгууллага ICAO-гийн стандарт зөвлөмжийг хэрэгжүүлэх үүднээс манай улсын засгийн газар Оросын холбооны улсын засгийн газартай 12 жилийн өмнө хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсан юм а. Энэхүү хэлэлцээрийн чухал заалтуудын нэг болох талууд хамтарсан сургуулилд явуулж явах заалтыг амьдралд хэрэгжүүлж 2010 оноос хойш манай хоёр орон эрен хайх аврам туслах сургуулилтыг 2 жил тутамд хийдэг болоод байна. Ер нь нислэгийн альва нэг онцгой тохиолдолд нөхцөлийн үед хоёр улсын аварчид ажиллаж үний аймнаас авардаг буянтай ажил тэд хамгийн чухал ажлыг хийдэг хүмүүс юм а. Сургуулилтын үеэр тэд маш өндөр мэргэжлийн ур чадвар бэлтгэлтэйг эдгээс харууллаа. Иймд энэ сургуулийн үр дүн тэдгэрийн бэлэн байдал ур чадвараар илэрч байна. 2 сарын өмнө бид энэ сургуулийн зохион байгуулалт талаар уулзалт хийхдээ ямар нэг өвөрмөц онцгой зүйл оруулах талаар санал солилцож улмаар санслын хөлөг хөөргөд тойрог гарах үед нь эрен хайх аврам туслах үйл ажиллагааны хангалтыг гүйцэтгэдэг нэгжүүдийг сургуулилтанд татан оролцуулахар болсон юм а. Хөрш хоёр улсын иргэний нисхийн байгууллагуудын дагаж мөрддөг хууль эрх зүй, дүрм журмын хүрээнд явуулдаг энэхүү сургуультанд Монголын талаас иргэний нисхийн ерхий газрын эрен хайх аврам туслах мэдээлэл зохицуулах хэлтсийн мэргэжилтнүүдээс гадна зэвсэгт хүчний агаарын цэргийн командлал, онцгой байдлын ерхий газар, онцгой байдлын ерхий газрын үндэсний аврах бригадын бие бүрэлдэхүүн, иргэний агаарын тээвэрлэх цагдаагийн хэлтсийн төлөөлөл оролцсон юм а. Оросын холбооны улсын талаас Росавиацийн нисэх сансрын эрен хайх аврам туслах үйл ажиллагаа зохион байгуулах газар, Сибирийн нисэх сансрын эрен хайх аврам туслах төв, Байкал нисэх буудын захиргаа, Оросын холбооны улсын эмнэлэг биологийн холбооны агентлаг, дотоод явдлын яамны Бурайд улс дахь удирдах газрын төлөөлөл, Иркутск, Братск, Улаануд, Новосибирскийн бүс нутгийн эрен хайх аврам туслах баазын аварч нар оролцсон сургуулилтыг хийлээ. Түүнээс гадна Энергия Пуужин сансрын корпорац, Юрий Алексеевич Гагарины нэрэмжит сансрын нисгэгчдийг бэлтгэх шинжлэх ухаан судалгааны хүрээлэн анх удаа хамтарсан сургуультанд оролцсон нь энэ удаагийн сургуулилтын хамгийн гол онцлог байлаа. Хөрш хоёр улсын иргэний нисхийн байгууллагуудын хамтарсан эрен хайх аврам туслах олон улсын сургуулилт нь олон улсын иргэний нисхийн байгууллага болох ICAO-д өндрөөр үнэлэгдэж ирсэн. Учир нь иргэний агаарын хөлгийн осол сүрлийн үед зорчигч болон нисэх багийн гишүүдийг эрен хайх, тэдэнд шуурхай тусламж үзүүлэх чиглэлээр хөрш зэрэгэлдээ оронтойгоо хамтран сургуулилт хийснээр манай улсын хувьд агаарын навигацийн үйлчилгээ илүү найдвартай болж нислэгийн аюулгүй байдлыг хангаж ажилладаг улс гэдэг нь энэхүү хамтарсан сургуулилтаар илэрхийлэгдэж байдаг. Их үйл ажиллагаа маань Азийн хөндлөм улсын орнуудын хувьд иргэнийсэн байгууллага манай иргэнийсэн ерөнхий газар маш өндөрөөр үнэлэгддэг. Сүүлийн жилүүдэд Монгол улсын нутаг дэвсгэр дээгүүрэх агаарын замаар дамжин өнгөрөх нислэгийн тоо тогтмол нэмэгдэж байгаа нь эрен хайх аврам туслах үйл ажиллагааг зохих төвшөнд хангаж байнгын бэлтгэлтэй байдаг гэдгээрээ Аз номхон далайн бүс нутгийн улс орнуудаас тэргүүн игнэнд ийхүү үнэлэгддэг юм а. Бүс нутагта эрен хайх аврам туслах хамтарсан сургуулилтыг тогтмол хийгээд зохион байгуулалтын өндөр түвшинд хийдэг Монгол улс Оросын холбооны улсанд жилийн хамтарсан сургууль бүрийг өөр өөрийн онцлогтой хийж ирсэн юм а. 2010 онд Оросын холбооны улсын Горны Алтай бүс нутагт уулархаг болон оймод ихтэй орчинд 2012 онд Хөвсгөлийн хатар тосгонд нуурын ойролцоох газар 2014 онд Оросын холбооны улсын Кемеромужийн Танай нууран дээр эрен хайх аврам туслах үйл ажиллагааг хэрэгжүүлсэн. 2016 онд Монгол улсын Өвөр хангай аймгийн нутаг дахь Элсэн тасархайд Элсэн зөв ханга хосолсон бүс нутагт эрен хайх аврам туслах үйл ажиллагааны хамтарсан сургуулийг хийсэн байна.
Харин энэ удаагийн хамтарсан сургуулилд сансрын сэдвээр зохион байгуулагдлаа. Ослын буулд хийсэн сансрын хөлгийн буугч аппаратыг эрен хайж түүнд явсан сансрын нисгч нарыг аврам туслах үйл ажиллагааны сургуультыг хийсэн нь онцлог түүхэн арга хэмжээ болсон гэж оролцогчид дүгнэж байна. Самтар өвчнөөсөө материалаа хэлсэн. Монгол улсын гишүүн гишүүн онцгой байдлын зөвс дараагийн шийдвэрээр 11 цагт Монгол улсаас Мин зонд авдаг агаарын хөлөг Осоо бонусо тусам зөвлөгөөр 11 минут хөөрлөө. Өөр эслийн хугацаа 20 цаг 30 минут. Эслийн боосоо үйл танилцуулсан. Бүгд найрамдах бүрээд улсын Сосновый Бор гэдэг газарт сансрын буугч аппарат буулт хийжээ. Улаангууд хотоос Мин-8 нэслэг тэрэгтэй баг эрен хайх аврам туслах үйл ажиллагаа үзүүлэхээр хөөрсөн боловч Ослын буулт хийсэн байна. Тиймээс Оросын холбооны улсын эрен хайх аврам туслах ерөнхий зохицуулах төвөөс Монгол улсын иргэний нисгийн ерөнхий газарт хоёр улсын нисгийн эрен хайх аврам туслах салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийн 5 дугаар зүйл иргэний нисгийн байгууллагын хоорондын ажлын хэлэлцээрийг үндэслэн Ослын буулт хийсэн нислэг тэргийн тусламж үзүүлэхийг хүсжээ. Монголын иргэний нисгийн ерөнхий газрын удирдлагууд холбогдох мэдээллийг салбарын сайд засгийн газрын тэргуунд өгч улмаар Улаанбаатар хотоос үндэсний аврах албаны 12 нэр бүхий хурчин аврагчдын бүлэг агаарын цэргийн командын Мин-8 агаарын хөлгийг туслалцаа үзүүлэх ажиллагаанд тус шуурхаад ажиллаж Улаангууд чиглэлд нислэг шийдвэр гаргасны дагуу холбогдох газруудад үүрэг даалгаврыг хөрвүүлжээ. Согласование разрешения на пересечение ФСК. Ийхүү Joint Sarex 2018 хамтарсан сургуультанд оролцсон улсын нисэх, иргэний нисэх, онцгой байдлын байгууллагууд нисхийн эрен хайх аврам туслах үйл ажиллагаанд холбогдох эрх зүйн хүрээнд хэрхэн хамтран ажиллахаа дахин нэгтлэн тодорхойлж цаашдын харилцан ажиллагааны төвшнгөө баттгсан мэдлэг, дадлаг туршлага хоригдлуулсан сайн сургалт боллоо. Энэхүү хамтарсан сургуультанд Оросын холбооны улсын Энергия Пуужин сансрын корпорацийн ажилтнууд сансрын нислэгт ашиглаж байсан буугч аппаратыг Москва хотоос тээвэрлэн авчирч ашиглуулсан юм а. Буугч аппарат гэдэг нь хиймэл дагуулын нислэгийн тойрог эсвэл гариг хоорондын нислэгийн замаас дэлхий эсвэл аливаа нэг тэнгэрийн биетийн гадаргуудаар ашигтай ачааг зөөлөн буулгахад зориулагдсан сансрын аппарат эсвэл сансрын аппаратын бүрэлдэхүүн буугч аппарат хэсгийг хэлнэ. Буугч аппарат нь тэнгэрийн биетийн хиймэл дагуулын тойрог замд нислэг үлдэж байгаа сансрын аппаратын бүрэлдэхүүн хэсэг. Тухайлбал буулт үлдэхийн өмнө салдаг тойрог замын аппарат эсвэл тойрог замын станц. Сургуулалтын үеэр сансрын тойрог замд байгаа олон улсын сансрын станцаас Оросын холбооны улсын сансрын нисгч Олег Артемьев, Сергей Прокопьев нар хамтарсан сургуультанд оролцогчдод болон зочдод хандан амжилт хүссэн мэндчилгээ дэвшүүлсэн юм а. Друзья, наш экипаж Международной космической станции сердечно приветствует организаторов и участников 5-го совместного учения. Эрхэм мөндөд мэргэжил нэгт анд найз нараа. Орос Монголын хамтарсан эрен хайх аврам туслах 5 дахь удаагийн хамтарсан сургуультанд оролцож байгаа та бүхэнд манай баг олон улсын сансрын станцаас мэдчилж байна. Агаарын эрен хайх аврах чиглэлээр 2006 оны 7 дугаар сарын 11-нд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурснаас хойш хөрш хоёр орны хамтын ажиллагаа эхэлсэн билээ. Сансрын нисгч бид тусгай программын дагуу сургуулийн нислэгийг үлдэж шүхрээр буух аврах үйл ажиллагаа явуулдаг. Бид цаг агаарын ямар ч нөхцөлд цаг наргүй ажиллаж бусдад амьдрал бэлгэлэхийн тулд ажилладаг гэлээ. Бид их дэлхийгээс 400 км-ийн цаана сансраас Орос Монголын агаарын мэргэжил нэг андуу та бүхэнтэйгээ нэмжиж байна. Орос Монголын эрен хайх аврам туслах сургуулийн хамтын ажиллагаа мэргэжлийн дэвшин зохион байгуулагдаж урт удаан жил хамтран хөгжиж бусад оронд үлгэр жишээ болж байгааг хүсье. Спускаемого аппарата на землю.
и Монголия. Хөрш хоёр улсын хамтарсан сургуулилт нь иргэний нисгийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлээд тогтоохгүй, хоёр улсын харилцааг баттгсан өндөр ач холбогдолтой сургуулилт болсон гэдгийг оролцогчид инхүү дүгнэж байна. Урд 4 удаагийн сургалт бид ой моттой газар хийж үзлээ. Өндөр уултай газар 9 цөл 70 байгальд хийлээ. Энэ удаагийн бол арай онцлог. Энэ бол бид хүн манай Монголд байдгүй ч гэсэн байж болцсогүй. Сансрын агаарын буугч аппарат манай Монголын дойрхон хил орхон нутаг төр буух тохиолдолд бид нар Оросын холбооны улсын хамтлагчтайгаа яаж хэрхэн ажиллах вэ? Ямар хугацаанд хүмүүсийг аварж аюулгүй байдлыг хангатлаар өөдөө сургалтын даалгавар байсан. Энэ сургалтын даалгавар амжилттай болсон. Энийг байгуулахад зохиомжлолд нэлээд хугацаа шаардсан, томоогоор ажил болсон. Та бүхэн харж байгаа нэгэн тойр сансрын буугч аппарат энд байна. Оросоо буугч байна. Монголоос ирсэн Б8-д байна. Ингээд бүхэн харахад бид бэлтгэл хангагдсан. Ойролцоогоо 200 хүний бүрэлдэхүүнтэй 30 төрлийн тоног төхөөрөмжтэй ийм томоогоо сургалт амжилттай болчихжээ. Би Горно Алтайскд анх зохион байгуулагдсан хамтарсан сургуультанд оролцож байсан. Энэ жилийн сургуулиуд 5 удаагийнх болж байна. Миний хувьд их баяртай үйл явдал юм аа. Энэ сургуульд эхлэхээс өмнө миний сэтгэл их хөдөлж байсан. Яагаад гэвэл бид анх удаага сургуулиудаа нисэх сансрын 95 хаврын туслах үйл ажиллагаатай холбосон явдал юм. Илүү ч үр дүнтэй ажиллах хичээсэн. Учир нь сансрын хөлгийн хөөрөлтийн зам нь Монгол улсын нутаг дэвсгэрээс болон хамтын ажиллагааны бүсэд ойрхон байдаг. Бид хамгийн хүнд нөхцөлд хамтран ажиллахад бэлэн гэдгийг сургуулалтын үеэр харууллаа. Олон улсын иргэний нисгийн байгууллага болох ИКАО, Орос, Монгол гэсэн хоёр улс л нисгийн 95 хаврын туслах үйл ажиллагааны сургуулалтыг хамтран явуулдаг гэдгийг хүлээн зөвшөөрч, бусад улс орнуудад энэ хоёроос жишээ авч ажиллахыг зөвлөсөн. Бид тавьсан зорилгоо биелүүлсэн, амжилттай ч биелүүлсэн гэж бодож байна. Улс болгон хоорондоо иймэрхүү хэмжээний гэрээ иймэрхүү хэмжээний харилцаа ажиллагаа бас байж чаддаггүй. За тэгээд иймэрхүү болж байгаа үйл ажиллагааг маань Аз намхан талаан бүссээс их сайшааж бусад орнуудад одоо бас иймэрхүү үйл ажиллагаатай байх талаар манай орны жишээ болгож авч ярьдаг юм том бололттой гэж хэлэх болно. Энэ жилийн сургалтын хувьд бол сансрын одоо буугч аппаратыг эрен хайж аврах юм үйлдэлгээ тийм сургалт боллоо. Энэ сургалт бол их онцлогтой өрөө өөрчлөлт сургалт боллоо гэж миний бодож байна. Орос Монголын нисгийн 95 хаврын туслах албад хоорондын хамтын ажиллагаа нэлээд удаан жил үргэлжилж байна. Энэхүү хамтын ажиллагаа нь улам бүр үр дүнтэй болж байгаа. Үүний илэрлэл нь аврагчид болоод 95 хаврын туслах ажлыг зохицуулах төвүүдийн харилцан уялдаатай ажиллаж байгаа байдал жилийн сургууль дээр нэмэгдэж байна. Бид ч үүнийг хэлж бодлоо. Цаашид хамтын ажиллагаа улам бүр хөгжинэ гэдэгт найдаж байна. Бид байнга уулзаж 95 хаврын туслах хамтын ажиллагааг бий болгосноор Орос болон Монголын хамтын ажиллагааг хөгжүүлнэ. 2020 онд Монгол болох дараагийн сургуулиудаар уулзцаая. Сансрын хөлгийн буугч аппаратын эрен хайх сансрын нисгчдийг авран туслах энэ удаагийн хамтарсан сургуулилтанд хоёр улсын ард түмний бахархалуулсан Зөвлөлт холбоот улсын Хошоо Баатар, Бүгд найрамдах Монгол ард улсын Баатар сансрын нисгэгч Владимир Александрович Жанибеков, Монголын анхны сансрын нисгэгч Бүгд найрамдах Монгол ард улсын Баатар Жүгдэр Дэмдийн гүр агчаа, Орос улбаны улсын Баатар сансрын нисгэгч Готов нар хүндэт зочин яваар оролцсон юм а.